Сахар орчмын Африкийн жижиг тосгодоос Аз тивийн томоохон хотууд хүртэл, Латин Америкаас Хятад, зүүн Европ хүртэл гээд дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа хүмүүс ахуй амьдралаа сайжруулахын төлөө тэмцэж байна. Ингэхдээ хүмүүс нэг л ижил зүйлсийг хүсдэг. Энэ бол сурч боловсрох боломж юм. Хүн өөрийгөө танин мэдэж, мэдлэг олж авбал өсөж хөгжих боломж нээгдэнэ. Оюун ухаанаа ашиглаж өөрийн төдийгүй гэр бүлийн ахуй амьдралаа дээшлүүлнэ. Нөгөө талаас эрсдэл өөрч, бүр бүтлгүйтчиж болох юм. Гэхдээ л өөрсдийн сонголтыг нэмэгдүүлнэ. Хэрвээ зорьсондоо хүрвэл өр өгөөжийг амсна. Эгэлжирийн хүмүүс өөрсөддөө туслах арга барилтай бол ямар ач тустай болохыг бидэнтэй хамт сууж үзээрэй. Туйлын нөөц, ур чадвартай, идэвхтэй, тэмүүлэлтэй хүмүүс. Barney Family сан, Green Children сан. Яг энэ цаг мөчид дэлхийн хаа нэгтээ хүүхэд төрж амьдрал гэдэг аяллыг эхлүүлж байна. 1 минутанд 250 хүүхэд мэндэлдэг гэвэл нэг цагт 15 мянган хүүхэд төрдөг байх нь. Тэгэхээр жил бүр 132 сая хүүхэд төрж байна. Эдгээр хүүхдийн дунд одоо эмчлүүлэх шаардлагатай өвчтөе хүүхэд байж болох ч тэд ирээдүйг өөрөөр зохион бүтээх чадaltaй ч байж болно. Эсвэл бүр дэлхийн түүхийг эргүүлэгч гайхалтай хүүхдүүд байж болно. Яагад гэвэл хүн бол өөрөө дэлхийн ертөнцийн туйлын нөөц юм. Перу улс. Андын өндөрлөг нуруудад Инка эзэнт гүрний үеийн түүхэн орд балгасын улмөр хадгалагдсан үлджээ. Олон зуун жилийн турш гадаад ертөнцөөс нуугдсан Мачу Пикчу 1911 онд нээгдсэн юм. Перугийн уугуул иргэд энэ хүндид фермийн аж ахуй эрхэлдэг. Юсоби Мендес Атао болон түүний гэр бүлийнхэн Эл Паламор хэмээх уулархаг бөгөөд жижигхэн энэ тосгонд амьдардаг. Тэрээр А болон Өв эцгийнхээ мянган жилийн турш нутаглаж ирсэн энэ газарт фермийн аж ахуй эрхэлдэг юм. 4 бух, 2 гахай, хэдэн дахиатай. Өнөөдөр Яусибо өөрийн хуучин амьтсыг уулын тариалангийн ажилд бэлтгэж засч байгаа нь энэ юм. Түүний аж амьдрал нь болсон энэ газрын хууль ёсны эрхийг одоо хүртэл аваагүй байгаа. Юсибиогийн мөрөөдөл. Өвөг дээдс маань энд төрсөн. Тэд энэ газрыг анх эзэмшиж байсан. Нэг өдөр хотоос хүн ирж Яусибогийн өвөд энэ газрыг нэхэмжлэх хэрэгтэй болохоо танилцуулжээ. Тэр хүн миний өвөө эмээг энэ газраас зайлуулахыг хүссэн. Тэр хэлэхдээ энэ газарт ажиллахыг хүсэж байгаа бол надад ажил гэсэн. Олон зууны турш инкачуудын энэ ариун хүндид олон эзэд байжээ. 2000 милээс илүү газрыг дамнан сунсан уг хүндид Эквадороос өмнөд Чилиг хүртэлх газар нутгийг захирч байсан эзэнт гүрэн оршин тогтнож байжээ. Инкагийн хаад орон нутгийн ферм эрхлэгчдээс алба говьчуур авдаг байв. Харин 16 дугаар зуунд Испани булан эзлэгчид энэ газрыг авсан юм. Энэ үеэс хойш Перугийн засаг захиргаанаас газар эзэмшилтэй холбоотойгоор байнга дарамт үзүүлэх болжээ. Яусибо хүүхэд байхдаа газрыг эзэмшиж байгаа бусдын төлөө ажиллах гэсэн цорын ганц сонголттой байв. Бүхэл өдөржин би хонь хариулдаг байсан. Аав маань бас ялгаагүй ажиллана. Миний ирээдүй их бүрхэг байсан. Заримдаа би яаж их зовдөг байснаа эргэн дурсаж чаддаггүй юм. Тэр харагдаж байгаа толгодын тэнд нэг хонь үлдээд дутчихсан. Уулын арслан хоньыг идсэн байх л та. Би дуулын оргил хэсэгт байдаг байсан юм. Хоньны зардлыг миний хөлснөөс суутгасан. Өнөөдрийг хүртэл энд амьдрал хэцүү байна. Яусибо уулаар сууг татаж, угсан нүхээрээ ус урсгахын тулд нилээд их чулууг зайлуулдаг.
Усалгааны энэ дээр үеийн аргыг өвөг дээдс нь олон зууны турш хойч үр удамдаа уламжлан үлдээдэг байв. Үдээс хойш Евсебогийн хүүхдүүд цуслагаар талбай дээр ирлээ. Ихэнх өдрүүдэд Евсебо болон түүний эхнэр Зенобиа нар үүрээс харанхуй бүрээ болтол ажилдаг. Миний хувьд энэ газар бол яг алт. Эсвэл мөнгө л гэсэн үг. Би ч миний хүүхдүүд ч энэ газраас л амь зууж байна. 1969 онд Перугийн засгийн газар энэ газрыг томоохон өмчлөгч эздээс авсан байна. Гэхдээ газрыг фермерүүдэд тус бүрт нь хуваарлж өгөлгүйгээр нөхөрлөл байдлаар ажилуулжээ. Хинч газрыг эзэмшиж болохгүй. Евсебогийн хувьд дахиад л цорын ганц сонголттой үлджээ. Газар дээр амьдрахын тулд тэрээр эхнэрийн хамт нөхөрлөлд ажиллах ёстой болсон. Тус нөхөрлийн захирлуудыг Лима хотын эрх баригчид томилно. Одоо захирлууд биднийг дарлж байгаа учраас байдал муу хэвээр байна. Нөхөрлөл бодит цалин хөлс өгдөггүй. Өдөрт ердөө 50 цент л төлдөг. Захирлууд их мөнгө авч тухлан суугаад л шар ариг ууцгаана. Тэд одоо өөрсдийн байр машин трактортай болсон. Эдгээрийг нөхөрлөлөөс л авсан шүү дээ. Тэд мөнгөө банкнд хадгалдаг. Өөрсдөндөө л зарцуулдаг. Олон жилийн турш Евсебо болон хөршүүд нь энэ байдлыг эсэргүүцэж тэмцсэн ч амжилт олоогүй. Хөрш Себастьяно Флорес жижигхэн газарт нөхөр хоёр хүүгийн хамт ногоо тарьдаг. Мөн өөр нэг хөрш болох Алежандрана Хуамандиу Чавиз дангаараа ногоо тарьдаг юм. Түүний нөхөр нь мөнгө олохоор хот руу явжээ. Өөрсдийн өмч хөрөнгийн төлөө тэмцэхийн тулд Евсебо болон хөршүүд нь холбоотон болжээ. Дэлхийн хүн амын 3.2% нь капиталист системээс гадуур амьдарч байна. Харин 4 тэрбум хүний хувьд өмчийн эрх алга, хууль ёсны бизнесийн холбоод ч алга. Өөрөөр хэлбэл өөрсдийгөө илэрхийлэх хууль ёсны арга хэрэгсэлж алга. Хернандо Дю Сото бол Лимад байрлах эрхчлөө ардчлалын институтийн ерөнхийлөгч юм. Economist сэтгүүлд тус байгууллагыг дэлхийн хамгийн чухал судалгааны 2 байгууллагын нэг гэж бичжээ. Тус институт нь өмчлөх эрхийн төлөө мөн засгийн газраас хэн нэгэн этгээдэд тусгай давуу тал олгосон хууль дүрмийн эсрэг тэмцдэг юм. Баг багаар ахиц гаргасаар газар дээрх судлаачид өөрчлөлт шинжиллийн зам мөрийг тавьж байна. Бид дэлхийн эдийн засаг, дэлхийн ертөнцийн талаар ярьдаг. Бид дэлхийн хүн амын 3.2% хэрхэн амьдрах талаар маш бага мэдлэгтэй хүмүүст хүрч ажилладаг. Тэдэнд энийг ойлгуулж мэдүүлэх нь чухал. Учир нь дэлхийн хүн амын дийлэнх нь өөрөөр амьдарч байна шүү дээ. Капиталист тоглоомд оролцоход танд хэрэг болох зүйл бол хөрөнгө. Евсебогийн цорын ганц хөрөнгө бол газар. Гэхдээ хууль ёсны эрхгүйгээр илүү их үр тариа газар авахын тулд барьцаалж зээл авч чадахгүй. Мөн ийм эрхгүйгээр өөрийн гэр орноо сайжруулж хүүхдүүдэд сургахын тулд зээл авах боломжгүй юм. Бас өмч хөрөнгө борлуулж үр ашгийг хүртэгч боломжгүй. Түүний эцэг өвөг эцэг нь ч ийм л байсан. Иймээс бид капитализмыг хүн амын дийлэнх хэсэгт эергээр нөлөөлж байгааг түргэн ойлгох ёстой. Эсвэл тэд энэ үнийг өөр байдлаар ямагт харах болно шүү дээ. Өдөр өнгөрөх тусмал тэд хөрөнгийн эрхтгч бус байдлын талаар илүү уур уцаартай бодох болно. Галзуурах төхөх үе байдаг. Миний мөрөөдөл бол өмчлөх эрхийг авах юм. Гэхдээ эрхийг авахаасаа өмнө л би дандаа сэрдэг. Өдөрч тэр шөнж тэр ялгаагүй. Евсебогийн мөрөөдөл бол маш цогц асуудлын эхлэл юм. Хууль дүрмийг бий болгоно гэдэг бол мэдээж амар зүйл биш. Хөгжил өөрөө амьдрал шиг маш цогц зүйл. Та өөрөө оролдож байж л мэдлэгтэй болно. Шаардлагатай зөв ойлголтыг олж авна. Улмаар энийг дагаж мөрдөх болно. Гэхдээ мэдээж хэн хаана юу эзэмшиж, юу хариуцахыг зааж зааварладаг байсан бол ямар ч ажил явахгүй шүү дээ. Өнөөдөр Евсебогийн тосхон тусгай ёслолын арга хэмжээнд бэлтгэж байна. Уламжлалт Пачамангагаар ёслолыг эхлүүлж байна. Пачаманга гэдэг нь дэлхийн хоол хүнс гэсэн утгатай. Махыг бүхэлд нь халуун чулуун дээр, газар дээр, нойтон сүрлээр шаарддаг.
Ийм зоог махыг ёслолд зориулж нөөцөлж хадгалсан байдгийм. Өнөөдөр ёслолыг тэмдэглэх өдөр нь болжээ. Одоогоос олон жилийн өмнө бий болсон өөрчлөлт, шинжилэлт эцэст нь Перу улсын уулархаг тосготод хүрч эхэлж байна. Засгийн газраас газрын эрхийг хувь хүмүүст өгөх боломжтой болгожээ. Гарын үсгээ эсвэл хурууны хийгээ дараад л эрх хүчин төгөлдөр болно. Олон зуун жилийн турш хүлээсэн хүлээлт биелэлээ олж байна. Эцэст нь хууль ёсны эрх тэдэнд очлоо. Энэ ердийн ёслолын үйл ажиллагааны хамт одоо амьдрал өөрчлөгдөх боломжтой болж байна. Себастьяна гэр орондоо илүү их хэрэгцээтэй засч залруулах зүйлсийг хийх боломжтой боллоо. Алежандраныгийн итгэл найдварч бодит биелэлээ олоход тунд өгчээ. Тэрээр удалгүй илүү их эрдэн шиш тарих үр авахын тулд зээл авч болно. Мөн хүүхдүүдийнхээ боловсролд төлөх мөнгөтэй болно. Би маш их баярлж аз жаргалтай байна. Одоо ч итгэж чадахгүй байна. Энэ эрхийг хар л та. Энэ эрх бүхнийг хэлж байна. Эцсдээ газар Евсебо болон түүний гэр бүлд очлоо. Би 47 нас хүрэхдээ л анх удаа ийм хүү эрхээ авлаа. Миний эцэг их нас барсан. Тэд энийг харахгүй л дээ. Баярлаа. Баярлаа. Миний мөрөөдөл бол өмчлөх эрхийг авах юм.